За өнөөдөр бид чандамны уулзуур дээр ирсэн байгаа. Чандамны уулзуур дээр маш олон бүтээн байгуулалтууд хийгдгээр байгаа. Тэгээд иргэдэд мэдээлэх чиглэлээр Эрдэнэ улсын ус хангамж ариун татварын албаны дарга мөнгө тарж ахыгаа ингээд битээ уулзаад байж байна. За энэ дээр Европын сэргээн босголтын банкар чинь ямар ажил хийгдэг вэ? За Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалттайгаар биднээс энэ 4-р хороол буюу одоогийн Эрдэнэт ус байгаа байрнаас 3-р хорооллынхон баруун талаар замаа уруудаад 24-р байрыг тольж уургаач аюулгийн тойргоороо 2-1-р байшин хүртэл шугамыг солино. Энэ бол одоо 250 мм-ийн голчтой ган хоолой байгаа. Биднээс одоо Эрдэнэт хот маань 45 жилийн хойгоо хийгээд байгаа боловч манай энэ шугам солигдоогүй засвар ерөөсөө хийгдээгүй. Одоо 45 жил болчихсон. За өөр юм. Одоогийн байдлаар болохоор шугам маань 2-3 газараа цоороод засвар хийх боломжгүй болохоор хэсэгчлэн шугамаа таслаад хэрэглэгчтэй хэсэгчлсэн байдлаар хангаа явж байгаа. Тэгвэл яалч солих шаардлагатай шугам байна тий. Тэ одоо энийгээр сольж авна шүү дээ. Зөв. Тэгээд тарасын та бүхэн гээд харж байгаа. За энэ чандамны уулзуураас уруудаад нөгөө комплексийн хөрөнгөний талбай энэ 3-р экраны голоор ингэж доош уруудаад энэ ногоон байгууламжаар ингэж доош уруудаад явах юм байна. Тэгээ эргээд нөгөө уургачны уулзуураас энэ хүүхдийн 2-1 хүүхдийн ордог газрын албаны дээр уулзуур хүртэл явах юм байна. Яг энэ тараас. Тэгэхээр энэ дээр иргэд маань газар шорооны ажил хийгдэх нэ гэдэг энэ жил одоо ойлгож хүлээстэй хандаараа гэж хүсэж байгаа даа. Энэ дээр зам сэтлэх ажил байгаа юу? Төв замаа бидүүс сэтлээд бидүүс одоо уралцаан гэж яриад байдаг одоо энэ хэсэг хүртлээ. За. Энэ дээр одоо ингээд зам сэтлээд хэдэн метрийн гүнд хөлөө? Одоогоор шугам маань бол 3.5 метрт байгаа. За. Тий. Зөв. Тэгвэл энэ ажил энэ замын бас хослуулж хийх хэрэгтэй байгаа юм байна тийм ээ. Тэгээ ерөнхийдөө төлөвлөж байгаа байдал бол энэ авто замын шинжилгэлийн ажилтай холбогдож энэ ажилч бас цуг гарч байгаа гэж ойлгож болно. За. Сайн яваа. Наашир. Сайн байна уу? За ажил ажгүй юу? Сайн. За, та хоёртой нэг юм танилцуулаад тахъя. За, одоо яг энэ хэсгийг хариуцсан байгаа шүү дээ, та хоёр маань тий. За, тэгэхээр энэ хэсгээр нөгөө энэ жил ажил төлөвлөгдсөн байгаа хөрөнгө оруулалтын ажил. Тэр нь болохоор ийм замын ажил хийгдэх байхгүй юу? Замын ажил. За, зам маань одоо эндээс ингээд энэ тал руу баруун гал тал руугаа ийм өргөдгөл ингээ хийгдэнэ. Одоо тэр нэг ногоон талбай шүү дээ, тий. Тэр хэсэг авагдаад ингээд зам тавигдана гэсэн үг. За тэгээд наадлын энэ хэсэгтээ ийм жижигхэн арал бий болно гэсэн үг. Одоо наадалтай хүн гар явна. Тэгэхээр хүн зорчихтой одоо энэ талын хэсгээс ороод энэ арал дээр зогсож байгаад энэ чандман тал руугаа гарч болно. Ийшээ гарч болно. Эсвэл наашаа гарч болно. Ийм тусгай зориулт арал үсгээд за зүүн гар тал руугаа болохоор энэ Эрдэнэт усын тэр хүртэл ингээд иргэд ингээд өргөсгөө томсгох юм. За цааталтаа энэ Сүхбаатар гудамж талаас ийм байгаад байгаа. Ингээ уруудаад энэ хоёр талын юмуд. За Орхон гудамж талаас болохоор тэр цаатлын хэсгийн ногоон байлуунж бас авагдаад ингээ туслах зам бий болно гэсэн үг байхгүй юу? За тэгээд мөн одоо энэ Орхны гудамжаас Сүхбаатарын гудамж руу 4 игнэ бий бол 3 игнэ бий болох юм. Тэгэхээр одоо энэ дээр ч нөгөө манайх ч ингээд нэг хаасмаас тавиад байгаа шүү дээ тий. Тэгээ тэр эдгээр нь ерөөхдөө энэ байдлаар шийдэгдэнэ. За тэгээд мөн чандман талдаа болохоор бас өргөтгөл хийгдээд ингээд зүүн гар тал руу ирэхэд бол бас өргөтгөл хийгдэж явчих юм. За тэгэхээр энэ талаас эргэж байгаа машинууд болохоор ингээд 3 игнэрийг зохицуулагдаад за тэгээд энэ дээр маань өмнөх жилд болохоор 23 удаа энэ дээр ингээд автосол гарч ирсэн юм байна. Тий. Тэгэхээр одоо ерөөхдөө энэ замаа ингээд шинжлээ тавьчвал бас асуудал гарах нь багасна. Дээр нь энэ гарц уулзуурын нэвтрэх чадвар нь 50% нэмэгдэх. Ийм ач холбогдолтой ажил энэ жил хийгдэж байгаа шүү. Хоёрын маань одоо цэвэрлэгээ үйлчлэх хийж байгаа газар. За тэгээ энэтэй холбоотойгоор бас нэг энэ замын ажил нэгэнт ингээ хийж байгаа учраас
замын өмнөх бас далд байгууламжуудыг янзлах хэрэгтэй байгаа. За тэрний өрөөнд болохоор нэг ажил эхэлсэн явж байгаа. За тэр нь болохоор одоо энэ доорч ингээд 400-ийн шугам байгаа тоххой. Одоо ийшээ ингээд 400-ийн шугам, за наашгаа 400-ийн шугам гэдэг. За энийг өргөтгөл хийгээд 530 шугам болох өргөтгөл хийгээд. Одоо мэдээж дээдхийн янзлахаас өмнө доотгоо янзлсан дээр шүү дээ, тийм ээ. Тэр утгаараа ингээд хийгдэнэ гэсэн үг. За тэгэхээр энд нэм түнэл хийгдэнэ гэсэн үг. За энэ шугам дээрээ. Тэгэхээр энэ түнэл нь болохоор хоёрыг харьцах нь дөрвөн хэмжээний том одоо хүн ороо зогсчоор энэ түнэл хийгдэнэ. Тэгэхээр нөгөө доороогоо 530-аар шугамыг яах нь засвар үйлчлээ хийхэд боломжтой болно гэсэн үг байхгүй юу? За тэгээ ийм ажлууд хийгдэх нэ энэ жил. Тэгээд тендерт компани шалгараад ингээ ажил эхэлнэ. Тэгээ энэ замыг хаана тий. Тэгэхээр иргэд манаас тойр маань ойлгороо, иргэд манаас ойлгороо энэ дээр бас хүлээстэй хандаад хэдүүлээ энэ бүтээн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимтэй явуулаад ингээд энэ дулааны үйлрэлтэд дуусгах талаар ингээд чиглэлээд ажиллаж байгаа шүү. Тий. За баярлалаа. За амжилт хүсье ажилд нь. За баярлалаа. За бид өнөөдөр одоо Совот баг дээр ирсэн байна. Бидний цаашлаад хүсний цахаа ажил ирсэн байна. За энэ дээр бас хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэх байгаа даа. Энэ талаар мэдээлүүд одоо өгнө. За Эрдэнэсийн инженер одоо ирэх маань ирсэн байгаа дээ. За энэ дээр ямар ажлууд хийгдэх вүлээ? За энэ захиргааны уулзуураас энэ төв шугам цэврөөсөө төв шугам солигдсон. Төв шугамаас салбарласан 6-гийн 1 2 дугаар 6-гийн 1-ийн бусдалдаан дамжуулалт хөлөө явуулсан цэврөөсөө шугам одоо юу солигддог маш хуучнараа байгаа учраас энэ шугам шинжлэх ажил хийгдэх хэрэгтэй байгаа. Насад нь дууссан удаа удаж байгаа учраас гайх цаараад цэтэбэдэг усаалдаад байдгийг. Доороос нэвтэж гарч ирээд байгаа ус нь нэвтрээд. Одоо тэгвэл тараас нь яг хэлдэ. Одоо яг энэ удаагаас эхлээд одоо энэ 6-гийн 1 2-ын дундуур очиод гэр ах маань доогоор ороод тэгээд тэндээсээс 6-гийн 1 2 дугаар салбарладаг. Тэрийг одоо болоо шууд цэтэбэд оруулаад цэтэбэгээс цагаад дулааны шугамтай дагуулад цэврөөсөө татах. Тийм ажил хийгдэх. Одоо энэ уран ас хүртэл шугам солигдох ажил хийгдэх гэж байна. Уран ас хүртэл. Ингээ замаа хагаа тэгээ ингээ ухаад энд газар шороны ажил хийх юм байна шүү. Тий. Зам хаагдаж ажил хийгдэх учраас тийм. Хүмүүс энэ хоёр засвалыг төрчих нь ухаж засвал ажилласан. Шугам шинжлэх ажил хийгдэх ажил. Зөв. За тэгээд цаашаа болохоор шууд эхлээд эндээс өдөр цэтэбэ оруулчихна. За. Энэ цэтэбэгээс дулааны шугамтай цуг байрлуу дундаас авдаг гэсэн болоод дулааны шугамтай цуг одоо байрлуу өгдөг болох гэдэг. Хэд хэдгээр байрлуу орно гинэ? 6-гийн 1 2. За. 6 5 6. За энэ хоёр дээр. Тэгээд 6-гийн 25 гэдэг шүүхийн байр. За. Энэ 5 6 байранд. Энэ байруудын цэврөөсийг дулаан халуун утустан дулаан халуун утус 5 хэсгээс шугам солих ажил хийгдэнэ. Солих ажил хийгдэнэ. За тэгэхээр нэгдэлтэй энэ ажил хийгдснээр манай нөгөө насцад удаан байгаа бохирдсон шугамууд бүгдээр ингээд солигдоод тий. Машин суугчдаг тий. Машин суугчтай хэрэглээ бол сайжирна гэсэн үг. За энэ дээр чинь түрүү жил ямар асуудал гарлаа? За энэ 6-гийн 2-ын цэтэбэ буюу 6-гийн 18, 19, 16 дөрөвдүгээр цэцэрлэгийг хангадаг. Халуун хүүт усаар хангадаг төв шугам маань явж байгаа 150 мм-ийн голчтой ган хоолой. Энэ 1 сарын сүүлчээр 2025 оны 1 сарын 20-оос 25-ны хооронд цэвэрлсэн шугам хагараад биднээс ухад зассан маань. Яг иймэрхүү асуудалтай одоо шийдэл ажлуудыг энэ жилийн хөрөнгө оруулалтаар ингээд ороо шийдээ явж байгаа. За тэгэхээр одоо яг энэ дээр энэ жил ямар ажлууд хийгдэх талаар хэдүүлээ ингээд мэдээлэл улам завшруулад мөнгөтөрж инженерээс асууя. За энэ жил аймгийн хөрөнгө оруулалтаар манай энэ 6-гийн 2-ын цэтэбэгээс хангаж байгаа орон байшин цэцэрлэгийн маань шугам 6-гийн 18, 19, 16 дөрөвдүгээр цэцэрлэглөө явсан шугамнууд маань солигдно. Манай иргэд бол сайн мэдж байгаа да бид бас ингээ шугамаа авахаар бетон суугчлал гардаг. Бетон суугчлал дотор нөгөө 5 турба маань байдаг. Тэгэхээр бидээс газраа авахад 5 турбагаас тэгээд цаахыг иргэдийнхээ шугамыг шинжилэх. Ингээ шинжилснээр иргэд маань халаалт, халуун ус, цэвэр усын найдвартай ажиллагаа маань сайжирна. Бид иргэдийг тасралтгүй усаар хангах ямар нэгэн тасрал үүсгээд байхгүй төлөөл одоо энэ шугамаас олж шинжилж яах гэсэн үг. Яг энэ зурган дээр болохоор 16-гийн дүүрэн хэсгээр
шугамууд хийгдэх юм байна. За энэ ЦТП 6-2-ын ЦТП-гээс ингээд энэ хэсэг газар ингээд ухагдах юм байна. За мөн одоо энэ байрны бас энэ хэсгээр ингээд одоо яг ийшээ хөндлөнгөө бас ухагдах юм байна Тэгнь. Ийм ажлууд бол ерөнхийдөө хийгдэх юм байна. Тэгэхээр яг энэ 6-гийн 16, 18-д амьдарч байгаа хүмүүс маань бас энийг анхааралтай аваад бидний ажлыг ойлгоод одоо мөнгө тарж инженерийн хэлж байгаагаар бас ингээд нэг хэсэг хугацаанд энэ явагдчихна. Тэгээ ингээд хурдан дуусахтаа цаашдаа ингээд нөгөө 5 хэлгээ шугам маань яг ингээд шийдлэгтэй явах учраас эрүүл ахуй талдаа ч гэсэн бас үр дүнтэй ажил болох юм байна.